За тэгэхээр Монгол дуу дэлхийд анхдугаар уралдаан маань үнэхээр амжилттай гайхалтай болж үргэлжилж байна. Хэдхэн мөчийн дараа бид бүхний өнөөдрийн хамгийн их хүсэн хүлээж байгаа мөч ойрцоор байна, тийм үү? Тэгэл байх уу, дараагийн оролцогч зарлахад тэр сандраа зогсож байна. Боно манага. Боно маань эхний шатнд камертай хамтлагийн би хинтэй ч учирч олон дөгдүүлсэн бол 2 дугаар шатнд Монгол Улсын гайван шүжигчин Саран Туяагч юм аа. Учирлын плюс 3 дугаар шатнд агшин дөгдүүлэн уралдаанд оролцож байгаа үлээ. Харин энэ шатнд үнэхээр гайхалтай уран бүтээлийг сугалж авсан байгаа. Та бидний хайртай уран бүтээлүүдийн нэг өгүүлэн санана. За ингээд бүгд хамтдаа Боно буюу Болор ирдэг хөлтөө авцгаая. Халуун алдартай шил. Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. I know I'm singing for you this song. And I know you're listening to me from somewhere. The only thing that I can do is sing. And I miss you, baby. You alone for the love that kept you warm, yearning for your love where when he's gone. Burning hearts will wither in the sun. In your heart you will find an empty space. You will miss him even when you sleep. Did you know that love can run so deep? Everywhere you turn you see his face. In your heart you will find an empty space. No matter how long we are apart, I know that my love for you could never die. My heart is yours, your heart is mine. I know that my love for you could never die. Whoa. You in my life, you're the only one that I deserve. Even though you're not side by side, I believe that our love stay alive. You could never die. My heart is yours, your heart is mine. I know that my love for you could never die. And I know you miss me. Баярлалаа.
За сайн байна уу боно? Сайн байна уу? За баяр хүргэе. Баярлалаа. За яасан ч гоё. Эхлээ гарч ирэхдээ жоохон гимнастик юм шиг гарч ирээд байсан. Тэгээ дуулсан ч харин алждаг юм байна энэ чинь. Тэгээ тэгтээ дуулж явахдаа жоохон тасал дуулаад байна тий. Хэсэг болгоод яваад тахлаар бас их удаан сонсоод ирэхлээр тэр чинь жоохон зовлонтой юм шиг сонсоход байж байгаа байхгүй юу? Тийм учраас зарим үед нэг сайхан байрж өгж тийм ээ. Чи өөрөө тэр дуулж явах үедээ юугаа сайн бод. Эмоцуд бол маш сайхан боллоо сая. Өөрийнхөө хэмжээнд чи маш сайхан гаргалаа гэж бодож байна. Өөр одоо хэлэх юм алга сайхан байна. Баярлалаа. Баяр үргэе. Hi, Bono. Hi. How are you? I'm fine. How are you doing? I'm good, thank you. За тэгэхээр Bono. Сайн дууллаа, таалагдлаа. Баярлалаа. За. Тэгээд үгээ яг миний орчуулсан хувилбараар авсан уу тий? Тий. Сая сандраад хэд хэдэн газар сэлчлээ доо. Сая ингэсэн юуны араас Weather in the Sun гэдэг жаа шүү дээ ихний бадаг. Тэрний араас Shining moon will even lose her charm гэдгийг солилцсон шүү. Тэр үг уул нь утгын хувьд өмнөх бадагтайгаа холбогдох хэвчээсэн. Тэгээд ирсэн дахилтан дээр болохоор төгсгөлийн мөрөн I know that our love can stand the test of time. Тэр stand the test of time гэдэг нь бас их одоо чухал утга. Тэгээд I know that my love for you could never die гэх тээ. Эхний хэсэгтэр нь тэгээд яг төгсгөлийн мөр нь болохоор I know that our love can stand the test of time гэд орж байгаа. Тэгэхээр тэрийг бас мартаад дандаа my love for you could never die гэд болцсон шүү. Тэрнээс бусдаар бол сайн байна. Дээрэс нь гэтээ тэр англиар тэр ярьж байгаа хэсэг бас ойлгодоггүй шүү. Жохон тод ярих хэрэгтэй. За бусдаар бол маш сайн байна. Цаалаа. Баярлалаа. Сайн уу Боно? Сайн байна уу та? Чи одоо YouTube-ийн Боногийн нэрийг авч болж байгаа юм уу? Зөвшөөрөл авсан уу Боногоос? За R&B soul дууч манай Боно. Энэ дууг дуулахад бэрхшээлтэй байсан уу? Тий, олон зүйл сурсан. За тийм байна. Чи голын импровизац бүх гүйцэтгэл чинь дандаа төгс бус хийлээ. Дандаа дутуу. Голын импровиз гэл юм тэр чинь дандаа юу өнгөт хөрөхгүй тийм юм харагдлаа. Тэгээ дуулах ур чадвар дээр чи хэлэхэд тэгээд тэр импровизац хийх гэдэг бол гүйцэтгэл дандаа гүйцэтгэлгүй явчлаа штэ. Тэгээ жоохон өөрийнхөө тэр R&B лугаа ойртуулаад дуулчихгүй дээ эсвэл те гэдэг шиг. Наа чи одоо 8-6 явж байгаа хэмжээтэй дуу. За яг зүгээр ерөнхийдөө бол хоолоо дажгүй өнгө алдах юм байхгүй. Ерөнхий ингээл дээшээ сайхан дуулсан шүү. Дажгүй ууц сундар ярих юм алга их сайхан өөрчлөгдсөн байна. Тунд авгүй царайлаг харагдчихэв. Наад их таалагдаа баяр үргээ. За оноогоо өгье. За Боно би 5 оноо өгзлөө. Баярлалаа. За би бас 5 оноо өглөө. Баярлалаа. За Bono яах вэ? Үгээ алдчихдаг. 4 5. За 5 оноо өгье. За баярлалаа. Чи манай шүгч Цэцгээ аваа Боно. үгний хараас ямар нэг их хатуу байна. Тэ. Их хатуу байна те. За Бонодо баяр хүргэе бүгдээ хамтдаа алга ташидлах уу? Өнөхөр гайхалтай байлаа. За тэгэхээр нэвтрүүлгийн үеэр манай 3 дугаар шатны үеэр билүү 2 дугаар шатны үеэр Боно маань яг бэр гуйж таарсан. Эхнэр нь ирсэн байна уу? Эхнэр нь ирсэн бол бас босоо харчээ те. Арай ирж амжаагүй болов? Эсвэл бэрээ гоо чадаагүй бэрээ өгөөгүй болов? Бэрээ тэмцэнтэй өгөөгүй болов ирэхгүй болохоор нь. За нэрга. За ингээд дараагийн оролцогч одоо харин бит хоёр та бүхний өмнө өрье. Энэ бол оролцогч Хас Очир байгаа. Хас Очир маань хамгийн ихний шатанд хог хамтлагийн алтан хавчаар 2 дугаар шатанд та бүхний бас сайн мэдих нэгэн сайхан уран бүтээлийг дуулсан нь Бүсгүймийн чи нэмсгэлж яваарай. за харин 3 дугаар шатанд ямар уран бүтээл хүргэсэн бэ гэхээр чиний хартнал гэдэг продюсер Ангирмагийн бас уран бүтээлийг хүргэсэн байгаа. За ингээд энэ шатанд харин ямар уран бүтээлийг хүргэн та бүхэндээ танилцуулахыг хамтдаа сонирхцгоё. Хас Очир алга ташлт яасан бэ?
Сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. When we first met, she asked me out and months together on the clouds, beautiful girl. Got the luck, suddenly we were on the rocks. She told me to hold on, and she said, I won't be gone too long. And she was so lonely, I fell for her. I never told she lied to me. She used to tell me that she loved me, but then she left me hanging here. She wrote a letter after a year and told me why she disappeared. She said her feelings for me were gone. She fell in love and tied the knot, tied the knot. She wrote to me she was single again, said she was sorry for causing me pain, but it don't matter anymore, 'cause I'm in love with my new girl. She told me to hold on, and she said, I won't be gone too long. And she was so lonely, I fell for her. I never told she lied to me. She used to tell me that she loved me, but then she left me hanging here. She wrote a letter after a year and told me why she disappeared. She said her feelings for me were gone. She fell in love and tied the knot, tied the knot, tied the knot. She told me to hold on, and she said I won't be gone too long. She was so lonely, I fell for her. I never told she lied to me. She used to tell me that she loved me, but then she left me hanging here. She wrote a letter after a year and told me why she disappeared. She said her feelings for me were gone. She fell in love and tied the knot, tied the knot. сайн уу хасуучроо. Сэнэнэ та. Квитер. Ямар сайн ахиж орж ирсэн байна. Квитер. Аюу хасаа. Аюу сайн ахиж орж ирсэн байх шүү. Баярлалаа. Яагаад гэвэл 1 2 3 дугаар шатыг бид нар мэдж байгаа. Сайн гоё бэлдсэн эр зориг хүч их нэмэгдсэн байна. Тунд авгүй. Төгсгөлийн тэр дээш гарахтаа бензин дуусч байгаа машин шиг байж болохгүй шүү дээ. Цаана хоолойны нөөц байх үлдэх хэрэгтэй тий. Тэгэхээр бас уг нь багштай ажиллах боломжийн
засаад өгчих боломжтой л юм шиг санагдлаа. Тэгээд аюу сайн бэлдэж ирсэн байна. Сэтгэл гайх гаргасан харагдаж байна. Надад их таалагдсан шүү. За баяр хүргэе. За юу анасаа. За өнөөдөр хамгийн сүүлчийн одоо шалгаруулт өдөр шүү дээ тий. Хүн болгон л өөрийнхөө чадах чинээгээр бэлдэж ирсэн байна, харагдж байна, маш сайхан байна. Тэгэхдээ чи нөгөө нэг нь цэрэн сүрэнгийн фонограммыг аваад дуулсан байна тийм үү? Тэгээд цэрэн сүрэн өөртөө тааруулаад дуулсан танаа листтэй хөгжмөөр чи өөрөө дуулахлаар наа чин чамд таарахгүй байгаа байхгүй ойлгож байна уу? Чамд нэг бол дордоод пальцаат чинь гоё гарчихгүй, нэг бол дэрдээд хоолой чинь хүрэхгүй те. Ийм юмнууд харагдаад байна шүү дээ. Ойлгосноо? Тийм учраас чи уг нь энэ дээр цэрэн сүрэнгийн дээр фонограммыг биш үгүй бол наадхаа бас нэг хоёр замынхын хөгжмийн дээшлүүл доошлуулад бас нэг хөгжмийн хүн дээр жоох янзлуулаад хийдгцсэн бол чамд өөрт чинь төгс зохих байсан харагдчихэ. А дуулалтын хэв маяг чиний хоолойны өөрөө чинь тембр бол одоо бас яг энэ үед бол айгүй гоё сонсогч эхэлж шít. Өөрийн гэсэн онцлог тембр чинь сая бол айгүй гоё тод гарч эхэлжээ. Гэтэ баяр хүргэе. Өнөөдөр сайхан дууллаа. За. Баярлалаа. За сайн байна уу хасаачроо? Сайн байна уу? За ер нь бол хоёр шүүгч нартайгаа санал нийлж байна. Танаалист нь таараагүй сонсогдож байна. Тэгээд яг тийм танаалист нь таараагүй болохоор өнгө алдах тохиолдол гараад байна энэ тэнд. Тэгээд ер нь бол хамгийн гол нь дуучин байна, дуулна гэдэг чинь бусдтай адилхан дээд өнгөнд хүрээд эсвэл цар хүрээгээ гайхуулахтай гол нь биш. Хамгийн гол нь яг өөрийнхөө хоолойн тохирсон өнгөн дээр өөрийнхоороо дууг илэрхийлж дуулахыг хэлнэ. Тэгэхээр энэ удаад болохоор яг дуугаа яг өөрийн болгож чаддаг. Өөрт чинь тийм сайн тохироогүй байна. Тэгэхээр арай хөгжмийн хариулгын жоохон өөрчлөлт эсвэл тэр гол энэ Дашка продюсер ахын маань хийсэн цэрэн сүрэнд зориулж хийсэн тэр гол тэр импровизац хэсэг байгаа шүү дээ. Тэр хэсгийг арай өөрийн болгоод өөрчлөө дуулаад дуусан бол илүү таатаа сонсогдох байлаа. Гэтэ ер нь бол гэхдээ маш сайн дэвшсэн харагдаж байна. Тайзан дээр илүү бие одоо барихгүйгээр дуулдаг болсон байна. Баяр хүргэе. Ер нь бол энэ тэмцээнд оролцож байгаа хүн болгонд ирээдүй байгаа. Хамгийн гол нь одоо дорд ороод маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй байгаа. Хасаж очирч гэсэн чамд те өөрөө чи хэрэг хөдөлмөрлөл урлагийн хүн болж болно. Баяр хүргэе. За оноогоо өгье. Даш. За би өнөөдөр хасаада 4 оноо өгч байна. За би 4 оноо өгч байна. За би хасаага бас дэмжээд үнэлээд 4 оноо өглөө. Баярлалаа. За хасаачртаа маш баярыг хүргэе. Амжилт хүсье. За алга ташгүй юм яасан бэ? Ой дуусах шүү. Надад бол таалагдсан. Шал дэмэд уг шал гой дуусчаад ах чи. Тэ? Би дөрөв шал дэмих гэж байгаа шал худлаа гэсэн мэт шүү. Сандраад. За тэгэхээр дараагийн оролцогч өрий энэ бол манай бас бяцхан оролцогчтой нэг үнэхээр гайхалтай. Тайзан дээр бол үнэхээр гоё харагддаг юм аа. Бяцхан амт хөгжмийн Edelweiss хамтлаг. Edelweiss хамтлаг манай анхны шатанда зүрхний үг, хоёрдугаар шатанда шиг жаргалыг хөвлөрсөн цонх, гуравдугаар шатанда нандин цэцэг автсны анхны хайр дуг дулсан байна. За би бүр уншчихлаа дандраа. За намаа анх удаа хөтлөж байгаа учраас бүгдээрээ хамтдаа сайхан халуун алгаж бэлгэлээдгүй амжилт хүсье. Уран бүтээлээр дуугаар тайзан дээрээс уулздаг байсан бол энэ удаа анх удаа тайзан дээрээс бүр шууд уулзж штэ тий. Үнэхээр хэцүү байгаа х тий. Тийм зурагтаар хөтлөх яг тайзан дээр хөтлөх маш өөр юм байна. Дээрээс нь би баг тайзан дээрч хамтлагаараа явахтай байна. Айгу дуу муутай байдаг хүн чинь айгу дуу ороод байгаа юм шүү тий. Харин тийм байна. Тэгэхээр ямар ч сан баярлалаа хамтран хөтлөж байгаа намуунадаа. За ингээд та бүхэндээ Edelweiss хамтлагийг үлдээ бүгдээрээ хамтдаа алгадагчлаар ухт авцгаая. Edelweiss. За ингээд Edelweiss хамтлаг нь зүрх сэтгэлээсээ зүрхний үг хэмээх дуугаа зориулъя.
монголчуудыг бэлэглэгч Edelweiss хамтлаг. Тэгж хэлмээр санагдлаа. Үнэхээр хөөрхөн чин сэтгэлээсээ дандаа тайзан дээр бүх одоо тэр цайлган, нандин энэ 16 насныхаа бүхнийг ингэж одоо өнөөдөр харуулж чадлаа гэж бодож байна. Тэгээд үгэн цан ордог хүүхдүүд байна. Өнөөдөр бол маш тийм юу сайтай, нюанс сайтай, чанга аяхна нь маш сайн тохирсон байдлаар дууллаа. Их сайхан тоглолтыг үзүүллээ. Маш сайн бэлдсэн байна. Маш их таалагдлаа. Баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе. Edelweiss үнэхээр гоё байна. Яасан ч гоё нюанстай, ямар гоё дотортой тоглож дотортой дуулдгийн те. Энэ дотор байсан улсууд бүгдээрээ сая ниссэн баха. Би тэгэж бодож байна. Тэгээд энэ эхлээд одоо урд явж исэн найруулга өшөө гоё шинчлээ жоохон өөрчилсөн юм байна те. Эхлээд одоо Pink Floyd эхлэх гэж байгаа юм шиг л явлаа бахан. Тэгээс өдрөөгөө одоо жинхэнэ дуу руугаа орж эхэллээ. Гэхдээ тэр найруулга бол маш сайхан болсон. Бас энэ байгаа өөрийнхөө дууны юунаас бол нэх бас хадуураад, халиураад өөр юм хийгээд алга болчихгүй. Яг эндээ гоё зөгцсөн гоё болсон байна. Тэгээд маш сайхан болсон, маш сайхан дуулсан, маш сайхан тоглосон. Баяр хүргэе. За баяр хүргэе. Манай Missouri хамтлаг. Missouri хамтлаг мэдхгүй тий. За. Ааха. За юу хувцалт их хөөрхөн байна. Тий. Тэгээ өшөө гой задраараа за. Ингээл айгуу гой эмоцтой баймаар байна. Арай л номхон байгаад байна. Тэгээд хин сол гитар чинь дуулчихад артлын клавиш тэр бас гитар хоёр гой арталт нь ингээд вокал хийвэл их гоё байна. Тэ ингээд баялаг болгох гэдэг ааш ингээд баяжуулаараа тий араншовка энэ хоолойныхаа хоолоос халуулт энэ гармони өдрөх гоё баяжуулаараа тий өөрснөө их гоё задраад гоё эмоцтой тий саяны дуул ингэж дуулах нь хин дуунда таарс гэдэг ааш хэлж байна л да. Ер нь дараагийн үзүүлбэрүүд дээр анхаараарай гэж хэлсэн. За баяр хүргэе таалагдлаа ямар хөргөн увсвал үнхээр таалагдлаа. Оноогоо гээд номинж 5 Yes, 5. За 5 оноо өглөө. За бүгд алга ташаа өө. Ордол нь алга ташаа гоё шүү дээ. Ястаа нэг ихтэй авьяастай хөрхөн огтсон шүү. Амжилт хүсье. Их хөөрхөн дүүнер байгаа. Манай Edelweiss-ийн хоёр охиныг анзаарсан та нар ихэр байгаа зү. Сондөр сүндэр гэдэг хөөрхөн хоёр ихэр охин байдэн шүү дээ бас. Манай Edelweiss хамтлагч. За дахиад нэг сайхан заалдаа ирээд. За тэгэхээр яг энэ цаг мөчид үзэж та бүхэн маань яг надтай адилхан, намуунатай адилхан, бид бүхэнтэй адилхан догдолж, сандарч тунгуудахгүй шийдэн гарах гран-при эзэн хэн болох болоо гэд нэлээх хүлээж байгаах гэж бодож байна. Тийм болохоор бүгд хамтдаа бүх оролцогч нартаа дахин нэг сайхан нэжгнүүлсэн алга шилтэй бэлгэлье гэж бодож байна. Одоо яг тэгэхээр 9 оролцогч маань бүгдээрээ та бүхэнд үзүүлбэрээ үзүүлээд дууссан шүү дээ, тийм ээ? Тийм болохоор алга шилтэй бэлгэлэх хэрэгтэй байна. Тийм тэгээд шүүгчд маань бас одоо дүнгээ гаргах гэж байгаа. Тэгээд шүүгчтэйгээ дүнгээ гаргах хооронд бид бүхэн та бүхэнд маш их сюрпризүүдийг бас бэлдсэн байгаа. Тэгэхээр хамгийн эхний сюрприз маань юу гэхээр Киви хамтлагийн маань зархам чалаа болж байгаа продюсер Ангро Акши маань гаргаж байгаа. Охтын хамтлаг байгаа. Тэгээд энэ бас хоёр дахь тайзан байгаа. Та бүхэн бас маш татнаар хүлээн аваарай. За тэгэхээр яг одоо та бүхний өмнө продюсер Ангробагийн ээлжид дистрикт хийж байгаа. За одоо хоёр дахь тайзан гэхдээ. Гэхдээ та бүхэн таалагдана. Ингээд Cactus хамтлагийн бүгд хамтдаа өвтөө авцгаая. Cactus амжилт. Сайн байцгаана уу? Ирхэм хүндэт шүүгчтэй олон энэ танхим туран цугласан та бүхэндээ Cactus хамтлагийн зүгээс энэ үчи мэндийг хүргье.
to be a grown man. What they don't know is that their childhood is living there forever. Boys, 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 do you really wanna kiss me tonight? Don't you be so late. Boys, 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 please don't hate me when I say no tonight. Just don't know which one is right. Ladies really gossip about the girls. Breaks the necks for sexy lady. Better read the Playboy that hate on from mommy. And how I dream of violence. The haters first love breaks their heart. I stay right point, stay relaxed. It was just a fling. They want nothing. How time flies. It's still falling love over again. Boys, 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 do you really wanna kiss me tonight? Don't you be so late. Boys, 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 please don't hate me when I say no tonight. Just don't know which one is right. Boys, 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 do you really wanna kiss me tonight? Don't you be so late. Boys, 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 please don't hate me when I say no tonight. Just don't know which one is right. Boys, 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 first love break the hearts. Right from composer. Boys, 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 their minds are innocent and pure. Boys, 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 do you really wanna kiss me tonight? Don't you think so late? Boys, 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 please don't hate me when I say no tonight. Just don't know which one is right. Boys, 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 do you really wanna kiss me tonight? Don't you think so late? Boys, 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 please don't hate me when I say no tonight. Just don't know which one is right. Boys, 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 do you really wanna kiss me tonight? Don't you be so late. Boys, 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 please don't hate me when I say no tonight. Just don't know which one is right. Boys, 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 do you really wanna kiss me tonight? Don't you be so late. Boys, 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 please don't hate me when I say no tonight. Just don't know which one is right. Boys, 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 do you really wanna kiss me tonight? Маш их баярлалаа. Вау. Нэг. За. Баяр хүргэе бүгдээрээ. Бид гурван анх тайзан дээр гарсан үе манаас санагдчих та. Тэгээ кактусынхаа дүүнерт нэрээ өндөр өргөж яваарай гэж бас хүсэн ерөө. Би за ярьж болох юм болоо нэг хөрхөн зүгээр ангай ич. Кактустай холбоотой. Саяхан рок попын шинэ жил он гараад 1 сарын 3 өдөр болсон. Тэн дээр кактус маань бас дуулсан. Тэгсэн чинь кактус гэдээ нэрлсэн болохоор манай нөгөө рок попын гарууд маань хатгуули гэдсэн. Манай энэ дагвч гэсэн хатгуулмаар байгаа хүмүүс төндөө байгаа хаа гэж бодчих. За нарийнаа шүү. Манай продюсер маань жоохон каускын дуртай юм шиг байгаа нэ. Киви, кактус дараагийн. За дараа нь бас дахиад нэг каускээр бас нэрлсэн эрэгтэй хамтлаг төрхий яаж мэд. Тэгсэн чинь бид гурав имээ олчихсан тий. Тэр өндөр дээрээс хараад байж. Кивигийн гурав имээ гэж. За дараагийн оролцогч гэж би хэлье. Зарлахад бэлэн болсон байна. Энэ бол манай тэмцээн уралдааны 1-р шатанд тэмцэн хідээч алс холын Солонгос оронд бас ажиллаж амьдарч бас тэнцээ уран бүтээлээ туурвдаг болохоор ирч чадаагүй. Харин гала тоглолтод хүндлээд бас урилгаар ирсэн байна те. Тэгсэн байна. Октод бас харахыг тэсээд хүлээж байгаа. Тайзны ард цагаан костюмтай маш дэжгүй залуу байна. За нэг зүйлийг хэлэхэд манай яг одоо 5 хүн гарч ирэх гэж байгаа оролцогч маань Facebook, YouTube, сошиалаар бас Дуучин сардан тухайн яг энэ хайрын бурхан гэдэг сайхан дууг англиар дуусна. Үнэхээр их олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн байсан юм аа. Ингээд алс хотын Солонгос орноос тэмцээн уралдаанаа хүндэтгэн урилгаар ирж оролцож байгаа гантогоогоо өгтөө авцгаая бүгдээр хамтдаа. Гантогоо. сайн байцгаана уу? За Монгол улсын боловсролын яамнаас энэ сайхан тэмцээний зохион байгуулж байгаа явдалд хувийнхын зүгээс маш их аш холбогдол өгж байгаа. Алс Солонгос улсаас энэ тэмцээнийг анх
Facebook-ээс хараад орох юмсан гэж маш их хүсэж байж байна. Тэгээд хайрын бурхан хэмээх дууг сонгоод орчуулад ингээд дуулаад шилдэг 10 оролцогчид шалгарлаа гэд боловсролын яамнаас уцтаад маш их догдолж исэн. Яг хөө тэгээд дундын шалгаруулалтанд ас хол байдаг учраас орж чадаагүй ч гэсэн энэ тэмцээний хүндлээд гала концерт орохоор асуулын Солонгос улсаас зорин ирээд байна. Ингээд та бүхэндээ зориулаад хайрын бурхан хэмээх дууга зориулъя гэж бодож байна. Still crave for your love. My heart just goes for you. Losing my innocence like leaves of the autumn. We walk by faith and not find our side. Where are you, God? My love, let me know wherever you are. Where are you, God? My love, let me know wherever you are. Loving only you and more. The orders giving my true love to you, oh Lord, giving my childhood as a lettering in love, dreaming and walking and forgotten Lord, yeah. Even so many sleepless nights come, hoping for fate between you and me, believing in my love as the sun in the morning, singing and dreaming in my loving soul. Where are you, God, oh my love? Let me know wherever you are. Where are you, God, oh my love? Yes, let me know wherever you are. Where are you, God, oh my love? Let me know wherever you are. Where are you, God, oh my love? Let me know wherever you are. Let me know wherever you are. Маш их баярлалаа та бүхэндээ. Гантоогийн дараагийн англи хэл дээрх уран бүтээлийг сонсдог хүсэх юм бол Камертон хамтлагийн Харуулслын аяз гэдэг дууг coverлсан байгаа. YouTube руу ороод Гантогоо Харуулслын аяз гэж байгаад нэг сонсоод үзээрэй. Бас та бүхэн таалагдана гэдэгт итгэлтэй байна. За одоо бас нэгэн гайхалтай уран бүтээлийг
бүтээлчнийг урих гэж байна. Энэ бол миний маш их хөндлөж явдаг уран бүтээлчдийн нэг яа харахгүй мөнөөсөө мөн. За би бүр зарлна гэсэн чинь сандраад байна. Тэгээ ямар ч сан англи хэл дээр маш гоё дуулдаг. Дээрээс нь бидний бахархдаг дуучин, дээрээс нь тавын хэл дээр цомог гаргаж ирсэн. Энэ ямар дуучин бэ? Та бүхэн барыг таалагдсан. За хамтдаа та бүхэн хэлүүлээд хөө. Дуучин чанга хэлээ. Маш дуучин. чангатай. Уг нь мэдчихэж штэ те бүгдээрээ. Нарыг ч байгаа тайлснаа. Яасан сул хэлж байна. Над дургуун биш үстэй арай. За дахиад наран гэд хэлдэг. 1 2 3 и. Оо юу вэ? Нар гэд өргөч. Би нар биш шүү. За дахиад наран. Яа, за баярлалаа. Йой, санаа амарлаа. За ингээд би хотын өсөл гэдэг дуугаад байгаа ч юм. Hey yo. Ийм их байна да. Ийм л байлаа. За хэнийг нь хэлэхээр наран гэж чанга хэлдэг гинэ. Одоо би нэг хэлээд үзүүлнэ. За сонсъё. Йоо ингэ намайг хэлэхээр ингэ таахгүй. Чи нэг үзэх үү?
За манайхыг гоё тактиктэй хэлнэ шүү. 1 2 3 и. За бодлоо. Санаа амарлаа гэж. За дараагийн урилгаар ирсэн дуучин баг инэмсэглэлт хамтлагийн га хоёрыг ах маань байгаа. Тэгээд Монголд болдог бүх гадны арга хэмжээнүүдийг байнга англиар хөдөлж төгс англи хэлээр дуулдаг. Га хоёрыг ахыгаа та бүхний өмнө урьж байна. Хамгийн мундаг бас англи хэлтэй дуучин шүү дээ манай га хоёрыг ах маань. Монголд баггүй. Энэ баггүй. Монголд дэлхийд уралдааныг зохион байгуулж байгаа хүмүүс за мөн хамгийн гол нь оролцогчдод баяр хүргье. Тэгээд уралдааныг зохион байгуулж байгаа Долгио маань намайг Фрэнк Синатрагийн дуугаар аюураарэ гэснийг ёсоор алгая. Now the end is near, and so I face the final curtain. My friend, I'll say it clear, I'll state my case, of which I'm certain. I've lived a life that's full. I've traveled each and every highway, but much more than this, I did it my way. Regrets, I had a few, but then again, you to mention, I did what I had to do and saw it through without exemption. I planned each charted course, each careful step along the byway, and much more than this, I did it my way. Yes, there were times I'm sure you knew when I bit off more than I could chew. But through it all, when there was doubt, I ate it up and spit it out. I faced it all and I stood tall and did it my way. I've laughed and cried. I had my fill, my share of losing, and now as tears subside, I found it all so amusing to think I did all that, and may I say, not in a shy way. Oh no, not me. I did it my way. For what is a man? What has he got? If not himself, then he has not to say the things he truly feels, and not the words of one who kneels. The record shows I took the blows and did it my way.
cross my Үнэхээр гайхалтай үдэш болж байна. Үнэхээр гайхалтай орой байлаа. За тэгэхээр бид бүхний хамгийн их хүсэн хүлээж үзсэн, догдолж байсан тэр бүч маань ирсэн байна. Манай 3 хүндэш шүүгч маань аль хэдийнэ дүнгээ гаргасан байна. Өдөр алгадагч тийм ээ. Өнөөдрийн 2 дугаар байр, 3 дугаар байр тэргүүн байрын эзэн маань хин манай 9 оролцогч бас тодорхой гэж та бүхэн бас дотроо хоёртой адилхан давдаж хүлээж байгаа хаа гэж бодож байна. Ингээд 3 дугаар байрны шагналын батламжийг гардуулахаар урлагийн гавьяа цэцгэлтэн Долгих ах. Багтаа авцгай бүгдээ хамтдаа. За бид бүхэн өнөөдөр одоо боловсрол соёлын шинжилгээний яамны сайд Гантүгүр соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Гантүгүр хоёулаа Гантүгүр гэдэг нь шүү дээ. Энд хүрэлцэн ирсэн байгаа. Би яагаад энэ хоёрыг зарлж яах гэхээр энэ тэмцээний одоо анх санаа төрсөн, санаачлан төрсөн энэ бол боловсрол соёлын шинжилгээ ухааны яам багмаа. Бүгдээ алгадчихъя. Тэгээд энэ бас миний бодож явдаг зүйлийн нэг насаараа мөрөөдөж явдаг одоо Монгол дууга дэлхийд гаргах юмсан. Энэ мөрөөдөл маань одоо биелж эхэлж байна. Өнөөдөр Монгол дууг бид нэр одоо гадагшин гаргах Монгол дууг, дууны цаана үг, Монгол дууны үг, орчин цагийн дууны үг гэж ямар утга учиртай байд юм бэ гэдгийг гадны хүмүүст чухамхүү дэлхийд өнөөдөр 5 хүний нэг нь баг англиар ярьж эхэлж байна. Тэгээ энэ дуунууд маань одоо бид нэр гадагшаа Монгол аюулгүй гаргах анхныхаа алхам хийж байна. Одоо хэдүүлээ хамгийн чухал шийдвэрлэх энэ уралдааны оргил мөч ирээд байна. Би ингээд энэ шагналынхаа одоо араас нь явдаг шүү дээ, тий. Тэгээд энэ ихний шагналаа би гардуулах болсондоо бас их баяртай байна. За би энэ батламжийг уншчихъя. Дөлгөөн танаа Монгол дуу дэлхийд анх дугаар уралдаанд өөрийн авиас бэлэг оюун ухаан хүч хөдөлмөрөөр дайчлан уралдааны 3 дугаар байрын шагналыг эзэн болсон. Баяр хүргэж батламж мөнгөн шагналаар шагнав. Монгол хүний авиас бэлэг дуу хуур дэлхийн сонрыг чимэг болтугай боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд Гантүгүр 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатарт. За баяр хүргэе миний даа. Алгадагч бүгдээрээ. Чи бол цоо шинээр гарч ирж байгаа дуучин чамд бол их сайхан байгаа гэж би бодож байна. Маш их баярлалаа. За маш их баярлалаа. Маш их сэтгэл хөдлөж байна. Хэлэх үг алдахгүй байна. Үнэхээр тэгээд сэтгэл балмагтаад тэгээд би ямар ч лсэн талархал хэлээр хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд энэ тэмцээний зохион байгуулсан бүх хүмүүстэй хамт олондоо зохион байгуулагч Долгих ахтай тий хөтлөгч нартаа за тэгээд 3 дахь шатнд биднэрт зөвлөгөө өгч исэн шүүгч нартаа маш их баярлалаа. Мөн намайг ардаас минь дэмжижсэн одоо бүх Сионы гэр бүлүүд бас миний хайртай гэр бүлүүд, найз нөхөд бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бүгдээрд нь хайртай шүү гэж хэлье. За одоо дараагийн шагналыг гардуулна уу? Мөн баяр хүргэж үг гэлнэ үү гэж. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны соёлын бодлого зохицуулалтын газрын дарга энэ уралдааны продюсер Гантүгүр таныг урьж байна. Алгадагчдаа бүгдээ хамтдаа уртаа цай. Гантүгүр дарга маань 2 дугаар байрын шагналтыг та бүхний өмнө тодруулж батламжийг гардуулах болно. Та бүхэнд энэ орой мэндийг төшөөлье. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас соёлын үйлдвэрлэл, Монгол уран бүтээлч, Монголын
контентийг дэлхийн зах зээл рүү гаргахаар шат дараатай стратегтэй бодлогуудыг явуулж байгаагийн илэрлэл нь өнөөдрийн Монгол дуу дэлхийд гэдэг энэ уралдаан юм аа. Цаашд энэ хүү уралдаан тэмцээнд орсон дууч төдөгөө хамгийн гол нь дуунуудыг бид нэр одоо дэлхийн продюсеруудын гарлуу зах зээл рүү хөргүүлэх шат дараатай менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм аа. Ингээд та бүхэндээ энэ уралдаанд оролцож дэмжсэн бүх хүмүүст дуучдаа мөн энэ Монгол дуу уралдааныг зохион байгуулахад өтгтөө оролцсон делегатт орчуулж туслах дэмжсэн номинжин дуучин шүүгч нарт дахин талархал илэрхийлье. Баярлалаа. Гэ болор эрдэнэ танаа Монгол дуу дэлхийд анхдугаар уралдаанд өөрийн авиас бэлэг оюун ухаан хөдөлгөөнөд ажилласан уралдааны 2 дугаар байрын шагналын эзэн болсон баяр үргэж Батхамж Монголын шагналаар шагнав Монгол хүний авиас бэлэг дуу хуур дэлхийн сонорыг чимэх болтгоо боловсрол соёл шинжлэх ухааны сайд ил гант мөрөж. Эрорги Боночишу Банада баяр үргэ бүгдээрээ дахин 2 дугаар байна штэ. Гоё чанга алгад шилдэ. За сая тэр одоо миний бие бас ая зохиогч оролцдог. Тэгэхээр бидэнд маш таатай мэдээ сонсогч байна. Энэ өнөөдрийн арга хэмжээний телевизээр бас цацагдж байгаа. Тийм учраас хөгжим зохиодог, дуулдаг. За тэгээд дууны артал байдаг бүх хүмүүст маш сайхан мэдээ дуулгасан ганд бүрдэрээ баярлж байна. За би бас ингэж санаачлалыг аваад дараачийн одоо хамгийн шийдвэрлэх Гран При шагналыг гардуулна гэж үг хэлж баяр хүргэнэ гэж боловсрол соёл шинжлэх ухааны сайд гант төмөр таныг тайзнаа урьж байна. За үнэхээр монголчууд бид одоо үнэхээр гайхамшигтай авьяастай артмээ. Монголчуудын залуу үе одоо үнэхээр сэтгэлгээний агуу өргөн цар хүрээтэй гэдгээ сүүлийн он жилүүдэд дэлхийд дахинд харуулж нотолж чадж байгаа. Дээрээс нь авьяас бэлэг нь бол үнэхээр ундарч байгаа. Энэ монголчуудын авьяас, монголчуудын давтагдчихгүй бүтээлүүд Монголын эдийн засгийг хүчирхэг эдийн засагт орон болгоход бол томоохон дэмжлэг үзүүлнэ гэж бид харж байгаа. Тэгээ энэ удаагийн шоу цэнгэнд нэвтрүүлэг бол арилжааны нэвтрүүлэг биш, бодлогын нэвтрүүлэг байгаа. Бодлогын уралдаан байгаа. Энэ удаа зөвхөн дуулдаг хүмүүс одоо хэн нэгний дууг аваад дуулдаг ийм нэвтрүүлэг болоогүй. Ямар зохиол хүн төрөлхтөнд хүрэхээр байна уу? Ямар аялгау орчин цагийн хүн төрөлхтөнд хүрч болох уу гэдгийг тал талаас нь бодсон. Хөгжим дээрээ ажилласан, яруу найраг дээрээ ажилласан, манай залуу дуучид бүтээл дээрээ ажилласан. Үнэхээр би залуучуудаараа бахархаж байна. Хин нэгний дууг дуурайгаад дуулах бол их амархан байдаг. Хин нэгний бүжгийг дуурайгаад бүжиглэх ч гэсэн амархан байдаг. Тэр хүнээ хараад бодоод одоо хинч дуулаагүй байгаа. Хинч тэр англи хэл дээр дуулаагүй байгаа дууг англи хэл дээр нь буулгаад англи хэлтэй үзэгчдэд хүргэх гэж оролдож байгаа энэ залуучуудын эр зоригоор бахархаж байна. Та бүхэндээ баяр хүргье. Тэгээд би долгио хахад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ төслийг арилжааны биш төслийг ингээ гардаад аваад хийдэг ийм сайхан сэтгэлтэй хүмүүс Монголд байна. Номинжиндоо баяр хүргэж байна, баярлаж байна. Номинжин Монголын урлагийн олон гайхамшигт бүтээлүүдийг дэлхийн зах зээл дээр гаргахад маш том гүүр болно гэдэгт бид итгэж байгаа. Шүүгчээр ажилласан Ангермада баярлаж байна. Гаш дундагтоо баярлаж байна. Та хоёртаа баяр хүргье. Үнэхээр энэ хоёр хүн маань бол ер нь энэ ТV шоунд ажилласан хүмүүс бол нэг зүйлийг олж харсан баг. Үнэхээр энэ монголчуудын сэтгэлгээг хүн төрөлхтөнд хүргэх
ямар боломж байна уу гэдгийг тал талаас нь эрэлхийлсэн баг. Эрэлхийлээд үр дүнгээ бас харж чадсан баг. Намуунадаа баярлалаа. Манай намуунаа их олон дууг бас одоо дэлхийн том хотуудад очиж тэр улсуудын хэл дээр нь дуулдаг ийм сайхан хамтлаг бол цаашаа хөгжнө гэдэгт бид итгэж байгаа. Тэгээ өнөөдөр энэ шоугаар одоо бид нар бол хязгаарлагдахгүй цаашдаа үнэхээр монголчуудын давтагдшгүй өвөр мэц хамгийн гол нь энэ цаг үед амьдарч байгаа хүн төрөлхтний оюуны цангаагийн тайлж чадах, оюуныг нь тэжээж чадах тийм бүтээлүүд, тийм дизайн, тийм хувцас, тийм зураг, тийм уран зохиол, тийм арман, тийм хөгжим, тийм бүтээл, тийм киног маш олноор нь үйлдвэрлэж чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь би Монголынхаа залуучууд залуу үеийнхэндээ итгэж байгаа, зоригтой байгаарай гэж хүсмээр байна. Баяр хүргэе та бүхэнд. Та бүхний тэргүүн байрыг зарлах боломж олгосон бас тэмцээний удирдлагуудад талархаж байна. Мишель тэргүүн байранд тодорсон байна. Баяр хүргэе. Алга ташилт чангаас чам хоолой сонсож байна. Мишельтэй баяр хүргэе. Шилэн болор цом. Энэ бол түүхэнд бичигдэн үлдэж байгаа. Монгол дуу дэлхийд анх дугаар уралдааны Гран При эзнэр Мишель алга ташилт. Баярлалаа, маш их баярлалаа. Бас их сандраа догдолж байна. Тэгээд ямар ч байсан намайг надад тусалж дэмжсэн бүх хайртай хүмүүстээ гэр бүлийнхэндээ найз нөхдөд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энд тэмцээнд хамтран оролцсон, хамт өсөлдсөн Хавьяаслын мундаг залуучуудаа бас баяр хүргэе. Бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэхүү сайхан тэмцээнийг санаачилж одоо явуулсан боловсролын яамныхандаа бас баярлалаа гэдгийг хэлмээр байна. Мөн энэ ажлыг өндөр түвшинд маш сайн зохион байгуулж өдөртөж ажилласан Залгаа ахтаа бас их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Мөн шүүгч нар Навинжин Даштондагш ангилагчдад бүгдэнд нь бас их баярлалаа. Та бүхний бас сурвалж зөвлөгөөгөр өдий зэрэгтэй бас дуулах хурданд бас суралцж явна гэдгийг хэлмээр байна. Тэгээд та бүхний итгэлийг алдахгүй цааш та сайхан уран бүтээл хийж та бүхэндээ бэлэг барих болно гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. За Мишельд баяр хүргэе. За одоо манай энэ тэмцээн бас нэг онцлог нь бид бас дахиад нэг хоёр янзын шагнал байгаа. Одоо би энд Монгол улсын урлагийн гавьяа сэтгэлтэн за манай одоо рок поп урлагийн өвөө гэж ярив. Гэхдээ өвөө биш, залуугаараа байдаг. Ухнаагоо өрий. Ухнаагоо та гарчиж шагнал гардуулно. Тэр энэ тэмцээний нэг онцлог нь манай ган төмөр даргын хэлдгээр энэ бол дууны тэмцээн. Дуу гэдэг нь үгтэй байдаг, аялгаутай байдаг, дуулдаг хүнтэй байдаг. Тэр үгийг бид нэр гадаад хэл рүү орчуулах энэ бол маш амаргүй ажил байдаг гэдгийг сая энэ тэмцээний явцад бид бүхэн анзаарсан байх, үзэгч олон анзаарсан байх. Шилдэг орчуулагч гэдэг ийм шагнал бас байгаа. Энэ шагналыг гардуулно гэж би овноогоо урьсан юм аа. За баярлалаа. Тэгэхээр Монгол дуу дэлхий гэж Монгол дуу анх 1973 оны 4-р сард Кубын хоёр дуучин ирж Жаманхан бүргэдэг дуулж ирсэн. Түүний дараа 1960-85 онд Монголын баян монголчуудтай гадаадын дуучин Монгол дуу хэрхэн дуулах, яад дуулах уралдаан явуулж ирсэн. Одоогийн байдлаар 11 орны 9 дуучин Монгол дуу дуулж яваа. Харамсалтай нь яан дээр монгол хэл дээр дуулж байгаа. Өнөөдөр бол англи хэл дээр дуулж байгаа. Хоёрдугаар энэ төслийг би худалчин 50 жил хүлээсэн. Монголын урал 50 жил болж байгаа. Улсын филармонд 40 жил болж байгаа. Энэ хугацаанд төслүүд өгч байсан сонгодог урлаг, ардын урлаг, язгуур урлаг, ийм өгч байсан эстрад бол өгч байгаагүй. Энийг миний бие бас энийг үзэж байгаа баяртай байна. Хоёрдугаар би өнөөдөр өөр ажиллаар ирсэн юм аа. Миний хайртай охин концерт зарлж байгаа гинэ гээд. Тэгээ одоо яанаа л гэж бодож байлаа. Өвөө Монголын урлаг 6595 концерт зарласан.
хамгийн толгойд миний охиноор анхныхаа тоглолтыг хийж байна. Охиндоо баяр хүргье. Баярлалаа өвөө. Тэгээд төсвийг дахин одоо гандуурсайда баярлалаа. Монголын эстрадын урлаг хөгжүүлэхэд ингээд бас зохимжийн хувийн оруулж байна. Цаашдаа дахин дэмжиж байгаараа төсөж байна. Цаана олон улсууд байгаа шүү эднэрд. Монголын соёлын гавьяас зүтгэлтэй ухнаа. Өвөөг нэг зарлчих тий. За анхаараарай. Шилдэг орчуулагчаар Номинжин. За Номинжиндээ за манай Номинжин бол за энэ тэмцээний маань бас нэг шагнал байгаа. Энэ тэмцээний нэг онцлог нь манай яамнаас одоо финалд тэнцсэн оролцогч болгоныг бас шагналгүй гаргахгүй гэж ийм сайхан буянтай одоо хандсан биднэрт. Тийм учраас одоо үлдсэн оролцогч нар байна. финалд оролцсон оролцогч нар байна. Тусгай шагнал өртсөн байгаа. Энийг одоо гардуулна ивэн 3 шүүгчээ өрж байна. Би Номинжин энд байж байна. Ангерма Дашка хоёроо гарч ирээд таагааруу гардуулно гэж Монгол Улсын гаяч шишин тушдандаг. За өнөөдөр энэ арга хэмжээ маань маш амжилттай сайхан болж өндөрлж байна. Шагналтууд маань тодорцсон. Тэгээ энэ шагналтнуудаа бүгдээрээ хамгийн дөрөвд баяр хүргье. Мэдээж олон залуучууд орж уралдсан. Тэгээд энэ залуучууд маань бас энэ тэмцээнд ороод бүгдээрээ маш их зүйлийг сурсан байх гэж бодож байна. Дээр нь бүгдээрээ бас маш их сайхан шагнал авч байгаа. Би тэгээ өнөөдөр энэ бас тусгай байрын шагнал авсан улсуудыг зарлая. Хас очир. За хишиг жаргал. За Edelweiss хамтлаг. Дашрамдуулахад батламж мөнгөн шагнал манай бүх тусгай байрын шагналуудыг маань оролцогчдыг маань бас дагаж байгаа. За одоо ган тоогоо таныг тайзан орж байна. Солонгос орноос тэмцээний хүрэлэн урилгаар ирж оролцож байгаа. Оролцогч дуучин ган тоогоо. За манай тэмцээний хамгийн отгоо оролцогч Ариун санаа. Алга дашил хитрхи сул байгаа даа шүү манайхаа. Дараанаас сюрприз байгаа дуусаагүй энэ тоглолт маань. За энэ төслийн багт оролцсонтой маш баяртай. Тэгээ энэ төсөл маань бас үргэлжлээд Солонгос, Япон, Хятад, Орос гэд цаашаа төсөл маань үргэлжлэх гэж найдаж байна сайдаа. Тийм англи хэл хөгжмийн хэл үнэхээр байдалтай. За шагнал батламжийг гардуулъя. Бэхий хамтлаг. Цэрсүр. Зэти ман дорогой. Баярлалаа. За бас нэг гоё шагнал байгаа. Энэ уралдаанд одоо энэ бол дууны уралдаан гэж бид тэр хэлсэн. Дуу тийм ээ. Энэ дууг бид нэр хатгашаа гаргаж одоо яам маань publisher, producer, manager, impresario энэ
дэлхийн зах зээл рүү гаргах юм гоё бололцоо бид нэгдэж байгаа. Тэгээд энэ эхний 3 байр шалгарсан дуунуудыг зохиогч, ая зохиогч, хөг зохиогч хүмүүсийн бас батламж мөнгөн шагналаар шагнах болсныг бас мэдэгдэхэд таатай байна. За ингээд одоо манай энэ Монгол дуу дэлхийд уралдаанд маань оролцож шалгарсан, шагнагдсан та бүхэндээ баяр хүргэе. Эрхэм сайдтай баярлалаа. Дарга дөмөрдөө баярлалаа. Одоо би Номинжинго одоо нэг сайхан бас нэг өөрөө бас нэг дуулдаг да дандаа шүүгчээгээл хүнийг үлдээдэг одоо нэг дуулаад өгнө гэж хэлж байна те. За манай хүүхдүүд тэгээд төгсгөлөө хийнэ төлөө. Тэ. За тайзан дээр байж л байгаа. Надад тань болоод байж л өстой. Хамт дуулцгаая. Бидний сайн мэдэх Хаяны шугууд гэдэг дууг англи хэл рүү орчуулсан байгаа. Тэгээд та бүхэндээ зориулъя. За мөн боловсрол соёл шинжлэх ухааны яаманда бас баяр хүргэе. Ийм сайхан тэмцээнд зохион байгуулсанд мөн Долгион анхта бас энэ тэмцээнийг одоо шүүгээч гэсэн урилга өгсөнд маш их баярлалаа. Тэгээд олон сайхан боломж олдож энэ олон сайхан дуунуудыг бас англи хэл рүү орчуулах алтан боломжийг олгосонд маш их баярлалаа. Wings are like the lashes on your eyes.
За шүүгч номжиндээ маш баярлалаа. Баярлалаа. Монголд дэлхийд тэмцээн уралдааныг санаачилсан зохион байгуулсан боловсрол соёл шинжилгээ ухааны яам. Хамтран зохион байгуулагч Dolly Production. Шүүгчээр ажилласан Монгол Улсын гоёо жүжигчин Даш Дундаг. Соёлын тэргүүний ажилтан продюсер Ангирмаа. Дипломат Ич дуучин Наминжин. Хүндлэгийн шүүгчээр ажилласан Бод Эрдэнэ. За продюсер Бод Эрдэнэ Бүрэнбаяр. Баримлч Дэнзэн. За мөн энэхүү тэмцээн уралдааныг манай та бүхэнд үзэгчний бүтээл болгосон телевизүүдэд баярлалаа хэлхэн зүйтэй байх. Эмэн 25 телевизэд
бүхэндээ маш их баярлалаа. UBS Music, World TV, Royal HD TV, Star Televiz, WeTV, SCH, Parliament, Echo Televiz. Channel 11. За мөн энэхүү тоглолтын энэхүү гала уралдааны маань саунд инженер энэ бүхэл тэмцээн уралдааны маань саунд мастеринг хийсэн Бог ахтаа бас баярлалаа гэж хэлэх зүйтэй баг. Дууны найруулга аранжировк Тэмүүлэн, Зохион байгуулагч Нараа ихтэй бас баярлалаа. Нарагчээ, Нэвтрүүлэг бэлтгээд туслалцаа үзүүлсэн Дашка студид бас маш их баярлалаа. мөн энэ Улаанбаатар чуулганд маш их баярлалаа. Оргил цаг студийн хамт олондоо бас талархлаа илэрхийлье. За мөн Гүш ресторан, Стрингс клуб, Хош цагаан салон, Widal салон, Гима 3D салон, Soul Hair салон, Silk Pressing хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. за мөн Queen Fashion хамт олондоо талархлаа илэрхийлье. Бид бүхэндээ хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн сайхан амраарай, баярлалаа, баяртай. Баяртай.